Нийт нэгдүгээр хэрвээ би ямар ч үйл үйлчлэхгүй бол тухайн бид хийж исэн үйл нь үргэлжлүүлнэ. Гэтэ энийг мэдлээгээд бидэнд ямар хэрэгтэй вэ? Та амьдралдаа энэ ойлголтыг хэрэгжилж ирсэн. Өндөг доторх нь шингэн тул хичнээн бие өндгийг зогсоосон ч шингэний хөдөлгөөнийг зогсоогоогүй учраас өндөг өнцөг моментод хадгалахын тулд буцаж эргэж эхэлдэг. Харин чансан өндөгний хувьд өндөгний хальсан доторх хатуу болох тул өндгийг зогсоосны дараа шууд зогсох ёстой. Ийм энгийн залиар бид өндгийг чансан эсвэл түгийг нь мэдж болно. Инерцийг бид өдөр тутамдаа энэ маягаар ашиглаж болно. Хэрвээ ямар нэгэн шинжилгээний ойлголт хэрэггүй мэт санагдчихвэл хэрэггүйтэй биш та ашиглаж мэдэхгүй л байгаа юм. Бүлээ биш бүтээ. A few moments later. Юу ч мэдхүүгээ мэдгэн мэдхийг хэлв Сократ. Усан чансан өндөг шингэн байсан мөртлөө усан чансны дараа яагаад хатуулсан? Чи бодлоо шингэн байсан. Би бүрл илүү шингэн зүйл хийсэн. Гэтэ гарч ирэх хатуу гарсан. Бас яагаад өнгө нь анхандаа өнгөхгүй байсан мөртлөө чансан өндөгний өнгө цагаан болов. Өндөг бол кальцийн карбонатаар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан үр хөврөл юм. Түүн дотор эсийн эхний хуваагдлаас авахуулаад дахин эд эрхтэн яс, тарих бүгд үсгэж хангалттай амин хүчлүүд агуулгадж байдаг. Амин хүчлийн дарааллууд нь ийм уцаслаг хэлбэр үүсгэхийг ургийн анхдагч бүтц гэдэг. Харин энэ уцаслагын амин хүчлүүд өөр хоорондоо өсвөргчийн химийн холбоосоор холбогдсноор ийм хэлбэр үүсгэхийг ургийн 3 дахь бүтц гэдэг. Ураг 3 дахь бүтцч байж иж өөрийн гүйцэтгэх ёстой үүргүүдийг гүйцэтгэж чаддаг. Харин орчны уусамлын нөхцөл болон температураас шалтгаалаад ургийн 3 дахь бүтцээс анхдагч бүтц рүүгээ буцахыг денатурацдаг. Температур гэдэг нь үнэндээ атомуудын жижигнэх хөдөлгөөний хорд. Тэгэхээр бид аливаа зүйлийн температурыг хэмжинэ гэдэг нь атомуудын хувьд замын цагдаа хийж байгаа явдал. Өндгөн доторх уургууд нь уургийн 3 дахь бүтцэд байдаг. Харин бид чанах үед түүний атомуудын жижигнэх хөдөлгөөнийг хэсгэснээр 3 дахь бүтцийг тогтоож урьж байгаа ус төрөгчийн холбоос нь атомуудын жижигнэх хөдөлгөөнийг барьж ирэхгүйдээ хүрж буцаад уцлаг хэлбэрт ордог. Эдгээр олон уцлагууд нь хоорондоо яг л аалсны тор шиг сүлжээ үүсгэснээр дотроо гидропол чанараас шалтгаалаад усны молекулыг төвждэг. Яг энэ шиг хатуу гэхдээ нойтон. Одоо ягаад чансан өндөг цагаан байдаг вэ? Шалтгаан нь гэрлийн долгиолыг шинжнээс болдог. Гэрэл аливаа биетээр тусахдаа сарндаг болон хугардаг. Бидний эргэн тойрон дэх ихэнх зүйл сарниулагч байдаг. Тэгэхээр энэ савн байна, ус байна, сүү байна, хандалсан цай байна. Лазер. За тэгэхээр лазер усан дундор явбал цаана нь лазер тусгаж хандалсан цайгаа бас тусна. Харин савн дээр хаталт нь тусахгүй, сүүн дээр бас тусахгүй. Тэгвэл яагаад? Учир нь долгион нь өөрийн долгионы уртаас хэд бага зүйлсийг тойрж авдаг шин чанартай. Лазерын гэрлийн долгионы урттай харьцуулахад сүүний молекулууд нь том байгаа. Тийм болохоор энд гэрлийн сарнилт явагдаж байна. Харин ус болон хандалсан цайны хувьд дотох молекулууд нь гэрлийн долгионы урттай харьцуулахад жижиг учраас үүний молекулуудтай харилцуулалт орлого шууд дэвт гарч байгаа гэсэн. Одоо цай нэмжээ. Энэ хоёулаа гэрлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Харин сүүн нэмбэл сүүний молекулууд том учраас гэрлийг нэвтрүүлэх болчихж байгаа. Сарниулж байгаа гэсэн. Яг үүнтэй адилхан түүхэн өндөгний уургийн бүтц нь 3 дахь бүтцтэй байгаа буюу нугаларсан нэг юм жижигхэн зүйл байгаа. Тэгэхээр гэрлийн долгионоор тойроо гарчиж байгаа гэсэн. Харин чанах үед дэлгэрээд хоорондоо орооцолдоод сүлжээ үүсгэж байгаа. Тэр сүлжээ нь гэрлийн долгионы урттай хайцангууд том учраас гэрлийг сарниулж байгаа. Тэгээд цагаан болж байгаа гэсэн. Тэгвэл чансан өнгийг буцаагаад төгөө болгож болохоо. Биднэрт хэрэггүй л дээ. Гэтэ хинамаа. Хэрвээ бид чансан өндөгний цагааны уургийн сүлжээнээс уург бүрийг нэг нэгээр татаад гаргаж авч чадах юм бол тэд буцаад өөрсдийн байх ёстой 3 дахь төлөвлөгөө орно. 2015 онд доктор анги аюутан Калум Ормонде нэгэн шин технологи ашигласан төсөл дээр ажиллаж байхдаа тухайн багажид өндөгний цагаанд байдаг уургийг хийж туршилт хийсэн байгаа юм.
Гэтэл түүний үр дүн ийм гарах ёстой байсан бол ийм гарсан. Тэгэд Ормонд юу бодсон бэ гэхээр тэр үнэхтэй шин технологиг эвдчихлээ гэж бодсон. Гэхдээ түүний энэ үр дүн тэднийг ноглын шагналд хүргэсэн. Өндгийг буцааж түгээрүүлнэ гэхээр танд магадгүй хэрэгцээгүй инээдтэй сонсогдож магадгүй. Гэхдээ тэдний энэхүү нээлттэй ачаар тухайд эсийн өсөлтийг хяндаг уургуудыг гаргаж авах явцад тэд алдаатай буруу нугалгацсан гардаг байсан бол тэднийг яг ямар байх хэвээр тийм хэлбэрт нь оруулж чаддаг нэг нь багажтай болсон гэсэн. Гэснээр тэдгээр эсүүдийг хэрхэн ажилдаг талаар судлах бололцоотой болсон. Бүр энэ багажаар бид хүссэн амин хүчлийн дарааллаа өгөх юм бол тэд яг ямар байх хэвээр тэр хэлбэрт нь оруулж өгч чадна гэсэн үг. Өнөөдөр бид ийм гайхалтай технологид олж чадсан бол түүгээр бид зэвсэг хийж болно. Ингэж бас ийм болно. Юу. Таач баярлав. Харин орчны улс Харин өрөөнд байгаа штэ энд авахгүй штэ. Учир нь долгион нь Кэвсахт түнсэд чичж болчихсон.